30 хоногийн дотор бид өөрснийгөө мэдүүлж ард түмэнд ингэж явна гэдэг бол амар асуудал биш. Гэхдээ бид хичээн, бид чадна, бид ялна. Тэгээд та бүхэн энэ өдрийн амлыг ялтгий. Акрон дэшнэж. Наш интернэш явж. Тэр манай хоёр намын хамтарч хөвсөл байгуулж 2012 оны сонгуульд гарах энэ ажиллагаанд нээлттэй ажиллагаанд оролцож байгаа бид нар. Тэгээ манай мөрийн хөтөлбөр бол маш их өрмөц онцлогтой мөрийн хөтөлбөр байгааг бас хэлэхэд. За одоо яна миний одоо хамгийн ч анхаарал ярьж штэ би. За би бил. Асуулт хариулт орох уу? Одоо 76 тойрог тэгшин штэ. Тэгээ хоёр талаас 38 хүн гарч ирэл. Тэгэл сонгуульд оролцсон доо. Аа. Тэ. Тэгсэн. Монгол Ордын хувьсгалт нам Монгол Ордын хувьсгалт нам үндэсний арчилсан нам хоёр эвслээ зарласан шүү дээ. Тэгэхээр одоо бид нар эвслээ зарлж байна шүү дээ, тий. Тэгэхээр эн чинь ерөнхийдөө логикийн хувьд бол улс төрийн холбоо тэр бол бүгд найрамдах намын асуудал шүү дээ. Тий, бүгд найрамдах намаас хариулж байгаа тэхүү. Тэгээ. Бид та бүхэн бүгдээр мэдж байгаа. Бөөнд таа. Хүлээж авна. Болж байна. За хүлээж авч. Хүлээж авч. Бид та бүхэнд их ойрхон тавьлаа шүү. Та бүгдээрээ мэдж байгаа цагаан сарын өмнөхөн Монгол Ардын хувьсгалт нам, бүгд найрамдах нам, Монголын үндэсний арчилсан нам, либерал нам, ардчлалыг хөгжүүлэх нам, энэ 5 нам санамж бичигт гарын хэсэг зурж сонгуульд хамтарч ажиллахаар ингэж тохирсон та бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхдээ энэ бол заавал хамтарч эвсэл байгуулна гэсэн ийм санамж бичиг биш байсан юм аа. Энд бол манангийн эсрэг хамтарч зогсно, мананг сарниулна гэсэн ийм асуудал дээр бид санамж бичигт гарын хэсэг зурсан. Бид хэдий эвслийг тусдаа байгуулсан ч гэсэн бидний зорилт нэг байгаа. Бид нар нэгэн зорилттой ажиллана. Бид цаашдаа ч гэсэн одоо улс төрийн түншлэл гэдэг зарчмаар явах юм. Өөр ямар асуулт вэ? Ер нь бол голны энд хэлэх зүйл бол яг засгийн газар ер нь эрх барьж байгаа намуудаас бусад намууд бүгд ер нь сөрөг хүчин болдог шүү дээ. Улс төрийн онлоор. Тийм учраас бол Монгол Ардын нам, арчилсан нам хоёроос бусад намуудыг бол бүгдийг нь одоо сөрөг хүчин гэж ойлгох хэрэгтэй. Тий. Би бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга ган хоёыг байна. Би ер нь танилцуулчинд оролцож байгаа улсуудаа манай намын ерөнхий зөвлөх Түмэн Жаргал гэж хүн байна. Манай бүгд найрамдах намын хөдөө орон нутгийн хариуцсан нарийн бичгийн дарга Инх Манлай. Мен Цэндийн ган хоёг. Та бас танилцуулж байгаа. Бид бол
тэр баримтчилгааны талаар телевизийн албан ёсны мэдээлэл хийсэн, мөн телевизээр ТV9-оор мэдээлэл хийсэн. Харамсалтай нь бус телевиз бол мэдээлэл хийхэд хаалттай байсан. Тэрийг зарим нь мэдэхгүй байж магадгүй. Бид бол тэр үед байр сууриа тодорхой илэрхийлсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч асан инх баярыг тэр баривчилсан процесс нь бол хүнлэг биш. Ерөөсөө маш хэрцгий ийм процесс болсонд бид нар гүний харамснаа бол албан ёсоор манай нам илэрхийлсэн байна. Үгүй энэ бол буруу ойлголт байна. Бид хоёр тусдаа эвсэл байгуулж байгаа нь бол энэ бол аль эрт гарсан шийдвэр. Энэ бол өнөөдөр одоо эсвэл хоригдсных нь хоригдсон учраас гарч байгаа шийдвэр биш. Энийг бол бид нар маш нухацтай ярилцаж ийм эвслүүд байгуулагдах нь зүйтэй гэдгийг бол эртнээс бид нар ярилцаж бодож сэтгэж ингэж байгуулсан эвсэл юм шүү. Энийг та бүхэн цаашд нь манай ард түмэнд уламжилж өгөхийг хүсье. Өөр асуулт юу байна? Орж ирж байна. За жаргал сайхан дарга одоо орж ирж байна. За өөр асуулт байх байлгүй жаргал сайхан дарга. Жаргал сайхан дарга сууж. Нисэж. Яг яриад дуусчихсан л шүү дээ. Yes. Мэрсэн. Одоо асуулт өгөх юм байна. Асуултыг хариулж байсан. Би нэг та бүхэнд нэг зүйл байна. Одоо бид нар төр саатнуу асуултуудаа бид одоо эвслийн гэрээнд гараж зурх ёстой юм. Тэгээд энэ сайхан боломжийг ашиглаад бид нар энэ ч манай эвслийн гэрээнд бол хоёр намын дарга гараж зурж хамаг дарснаар баталгаажуулах ёстой юм. Тэгэхээр энэ нэг жижигхэн одоо бидний хувьд бол асар том үйл явдал, цаг хугацааны хувьд бол жижигхэн үйл явдал. Тэгэхээр энэ дээр гарын үсэг зурхыг та зөвшөөрнө үү? Ингээд тамгаад авах чинь тэгвэл тамгаад авах хэрэгтэй байна. Тамгаад авах. За. За тэгээд удаангээд бол. Одоо бас харилцсан байлж. За. За. Монголын явцлын байгуулсан эвсэлтэй үзэлсанаа эргээд гоч бий. Хэсгэн байна. Яагаад тэлбэрээр нээж болоогүй заавал сарж юм эвсэлтэй байх болов те. Бас Монголын нагуу гэсэн Монголын явцлын байсан. Нийтэд хамаатан шат байсан байгуулж байсан. Тэрнээс хараад хамаг Монголын хөтөлбөрийн намыг байгуулсан. Гэхдээ яг гарсныхаа дараа та яг Монголын явцлын нагын хөрийг халаад бас таагүй хэлчихсэн би санаж байна. Тэгэхээр ингээд улс төрийн хөгжиж жоохон дургүй юм байна. Ямар таагүй мэдээ байсан?
та бодлого зөвлөлтөө гэдгийгсэн. Одоо бодлого юм шиг. Бодлогын хувьд зөвлөлтгүй яах вэ? Одоо бол би хэлсэн шүү дээ. Ер нь бол засгийн газар эрх мэдлийг барьж байгаа намуудаас бусад намууд бол сөрөг хүчин байдаг байхгүй. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээд тэгээд эвсээд уул улс төрд орж ирдэг л дээ. Парламентд орж ирдэг. Дараа нь ашиг сонирхол руугаа ордог байхгүй юу? Тий, өөрийнхөө одоо биелүүлэх гэсэн зорилгоудаа биелүүлнэ шүү дээ. Тэгээ байгаль орчноор байгаль орчных нь улс орныг хөгжүүлэх чиглэл рүүгээ төрөө босгох нь төрийн чиглэл рүүгээ ингээд өөрөг даалгавраа биелүүлээ явчихна шүү дээ. Тэр болтол бол ерөнхийдөө бүх одоо энэ эрх байдал барьж байгаа намаас бусад намуудыг сөрөг хүчин гэж ойлгох ёстой шүү. Тий. Тэрэн дээр л явна шүү дээ. Тэрнээс одоо бид нар чи бүгдээрээ нэгдээд нэг нам гэж одоо ойлгож болохгүй шүү. Тэрвээ бүгд адилхан бодлоготой, бүгд адилхан үзэл бодолтой байсан бол нэг нам болоод явчих хэрэгтэй шүү дээ. Тэгж болохгүй шүү дээ. Бүгд найрамдах нам, хамаа Монголын хөтөлбөрийн нам хоёрын үзэл бодол зөрөөтэй зүйлүүд биш шүү дээ. Гол нь бид нар өнөөдөр зорилго нэг байх ёстой. Тэр бол одоогийн энэ одоо сүүлийн 4 жилд явж ирсэн энэ алдаатай бодлогууд л засахын тулд одоо хамтарч эвсэж байна шүү дээ. Юу нэвслийн яг бол гол ашиг нь юу гэдэг нь тайлбарлаж байна. Сонгол одоо хичээл дараа нь загаад Тэгэхээр юм байна л да. Асуулт тавих гэж асуултыг тавьж болохгүй л дээ. Асуулт тавихын төлөө асуулт тавьдаг. Хүний амьдралд бол хүн бол үхэж өргөддөг, алдаж ундаг, ад жаргалтай амьдрах нь амьдарч чаддаг, ад жаргал бас нэг хэсэг нь амьдрдаг. Тийм учраас юмыг зөвхөн нэг игнэнд сонгуул зориулж асуултанд гол ач холбогдлыг өгөх шаардлага байхгүй. За задрахгүй гэдэг асуудал бол тэр ер нь манай нийгэмд бол болж байгаа нэг асуудал, ганц одоо асуудал биш. Энэ та бидний хариуцлага ямар түвшинд байгаа вэ? Улс төрийн соёл бидний хувьд ямар байгаа вэ? За урд өмнө ер нь социализмын 100 жил бол биднэрт бол одоо ингэж бие дааж амьдрах, улс төрийн нам байгуулах, улс төрийн сонгуульд хүртэл тийм ээ бие дааж оролцож өөрийнхөө саналыг өгөх ийм биднэрт хүмүүжил боловсрал соёлыг олгоогүй юм билээ. Энийг бол бид сүүлийн 22 жил эзэмших гэж ядаж байгаа. Гэхдээ мэдээж энэ бол өргөс савцсан юм шиг нэг өдөр шийдэх асуудлууд биш. Бид бол ер нь яванда улс төрийн соёл гэдэг юмыг илүү эзэмших шаардлагатай юм билээ. Тэгээ салан сарин гэдэг асуудал дээр бол илүү зохилдог бол одоо төрөөч хөвслэн задардаг штэ та нар задарна сална. Мэдээж бид ойлголцохгүй юм. Зорилгондоо хүрэхгүй салжил таарна штэ. Салжил таарна. Зорилгондоо хүрж явж чадах юм бол өршөөл ив нэгдэлтэй болно. Энэ хүний амьдрал энд бол нэг тийм гайхах процесс биш штэ. Хааны алба халаатай. Юм ээлж дугаартай. Энэ арс нийгэмд бол төрийн албаа хаагч болно гэдэг бол энэ бол мөнхийн одоо тэр хүнд өгсөн албан тушаал биш шүү дээ. Чи ээлжээр гашдаг сонгуульт ажил. Тийм учраас энэ дээр бити их одоо гол асуудлын тавьж жохом энэ хоёр нам харин энэ улс төрийн сонгуульд орсноор жохом энэ улс орныг яаж хөгжүүлж чадах юм? Та бидний ажил амьдралыг яаж өдөн татаж чадах юм? Хөгжлийн зорилго зорилт нь юу юм? Ийм илүү их улс төрийн гүн агуулгатай ийм асуултууд байх нь бол илүү бидний өнөөдрийн та бидний амьдрал чухал болов. Тэрнээс Афган нөхөр хоёр салжин нийлж ийн гэдэг асуудлыг яриад байвал одоо их утгагүй болчих гээд байна л да бидний яриа бол. Тэр мэдээч хэрэг ер нь бол энэ жил бол урд өмнө бол мажитар систем давмгааж сонгуул хийжсэн. Тэр бол хувь хүн жохом өөрөө энэ сонгуульд оролцож одоо нэг тойрог дээрээс дэвшиж гарч ирснээр улс нийгмийн амьдралд жохом юу хийж чадах юм? Тухайн тойрогт юу өгч чадах юм? Юу бүтээж чадах юм гэдэг уран дээр явж ирлээ шүү дээ. Энэ жилийн сонгуул бол онцлог нь 28 одоо нэр дэвшигч маань пропорционал системээр явна. 48 нь мажитар системээр явна гэж байгаа. За энэ 28 бол бас ингэж үзэх юм бол их чухал оройлтой ийм юу болж байгаа шүү дээ. Саналууд. Тэр энэ бол намуудын хөтөлбөрийн уралдаан гэж ойлгож байгаа би. Энэ намуудын нэр хүндний асуудал гэж
ойлгож байгаа. Үнэхээр Монголын ард түмэн энэ 28-д аль намд илүү их итгэлийг үзүүлэн тэр нам бол энэ улс орныг удирдан одоо жолоодож цааш нь авч явах хэрэгтэй гэж би хувьдаа ойлгож байна. Тийм учраас энэ мөрийн хөтөлбөр их чухал юм аа. Энэ жилийн сонгуульд манай иргэд бол надаа юу өгөх үү? Тийм ээ? Надад юу хийж өгөх юм гэдэг байр сууриа санахгүй байна шүү дээ. Энэ жилийн сонгуулиар манай иргэд бол улс орноо яаж хөгжүүлэх юм? Бидний хойч ирээдүй энэ залуучуудын ажил амьдралыг яаж өөрчилж, яаж хөгжлийн зам руу оруулах юм? Илүү их надаа биш биднэрт улс оронд гэж саналаа өгөх болов гэж найдаж байна. Орд өмнө сонгуулиуд бол ер нь гол төлөв надаа юу өгөх юм? Тэтгэр тэтгэмжийн маань нэмэх юм уу юу? Тэтгэмж өгөх юм уу юу гэдэг ийм сонгуулиуд явж ирлээ шүү дээ. Тэгвэл энэ жилийн сонгуул бол тэхгүй нэ. За мэдээч хэрэг намын мөрийн хөтөлбөрийг яриул одоо өнөөдөр жингөө ярих юм болно. А бид нар бол энэ сүрлийн ирмэг дээр ирчээд байгаа нийгмийн эдийн засгийн өнөөдрийн төв төрхийг ер нь үндсээр нь зарчмын хувьд өөрчлөе гэж бодож байгаа. Энэ байдал маань сүүлийн 22 жил явж ирлээ шүү дээ. Энэ маань ингээд яваад байдаг, засварлаад байдаг, ерөөсөө юм өөрчлөгддөггүй, хүний орлого ерөөсөө нэмэгддэггүй, цалин нэмэхээр юм нүүн өсчдөг, ядууралтай тэмцэж чинь гэдэг 20 жилээр л улам л нэмэгдээд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг яаж эрчимтэй өөрчлөх вэ гэдэг асуудлыг бид ярьж байгаа хэрэг. Тэгээ энэ хөтөлбөрийг бол мэдээч хэрэг бид нар сони хэвэл мэдээллийн хэрэгсэлээр дэлгэрэнгүй тавих учраас энийг одоо энэ богино цаг хугацаанд одоо хөтөлбөр яриа суух тийм боломжгүй байна. Босно. Хөтөлбөрийн хувьд бол яг мэдээч хэрэг одоо ингээ намуудын мөрийн хөтөлбөрүүд бүгдээрээ игнэгдэл интернетээр вебсайтээр дараа сони хэвлэлээр ингээ тавих үстэй. Тэгээд та бүгд ч гэсэн мэдэн сайн сурталчлах бах. Тэгээд иргэд бол тэрийг нэлээд бүтээлчээр судлах ёстой болов гэж бодож байна. Тэгэхээр манай сэтгүүлчид хандаж хэлэхэд энэ жилийн сонгуул бол одоо та бүгдээс бас их шалтгаалнаа. Та нар хэр зэрэг үнэн зөв мэдээллээр иргэдийг хангах уу? Хэр зэрэг улс төрийн боловсрал өндөр түвшинд энэ нам улс төрийн хүчний тухай мэдээллүүдийг олон нийт төрөх үү гэдэг асуудлыг чухлаа. Тэрнээс хүний яаж ярихыг биш, юу ярьж байгааг нь илүү их нийтэд уншигчтай илүү их хүртэж чадах юм бол энэ сонгуул үнэн зөв шударга улс орны хөгжлийг тодорхойлж чадах ийм сонгуул болох болов гэж бодож байна. За баярлалаа.